Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхний энэ өдрийн амглан гэрж Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвхийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Манай өнөөдрийн зочноор Америкийн нэгдсэн улсын засгийн газраас олгодог Fulbright-ийн тэтгэлгээр тус улсад сурч экологийн чиглэлээр магистрийн зэрэг хүртсэн Лагер Сурангийн Мегмаржав өргөдөн оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Сонсогчд маань өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа. Бүгдд нь өглөөний мэнд хүргэе. Намайг Мегмаржав гэдэг. Би 2013 онд Америкийн Fulbright-ийн тэтгэлгийг аваад Вермонтын их сургуульд амтны экологи гэдэг мэргэжлэр сураад 2015 онд их орондоо ирсэн байгаа. Тэгээ одоогоор яг мэргэжлээр ажиллаж байна. Америкт сурахаар явахаас өмнө ямар ажил мэргэжил эрхэлжсэн бэ? Ямар сургууль төгссөн бэ? 2012 онд Монгол Улсын их сургуулийн экологи байгаль хамгаалал гэдэг ангийг төгссөн. Төгсөөд яг нэг жил тухайн үеийн геоэкологийн хүрээлэнд хөрсний экологч гэдэг мэргэжлэр ажиллаж исэн. Тэгвэл амтны экологт илүү сонирхолтой байсан хэрнээ хөрсний экологчор тухайн үед ажиллаад яг тэр үед Fulbright-д материал өгсөн. Тэгээ хүлээх шатанд явж байсан. Тэгээд бараг жил хүлээн гэхээр ажилгүй гэртээ байж гиснаас гэдэг хөрсний экологид бас өөрийнхөө мэргэжилтэй холбоотой юм мэргэжлэр ажиллаад тэгээд 2013 онд яг жилийн дараа Америк сурахаар явж байсан. Fulbright-ийн тэтгэлэгт өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ? За Fulbright-ийн тэтгэлэгт хэлний хувьд бол бас нэг тийм асуудалтай юм байгаагүй. Яг бол бүр 10 жил байхаас л аавыгаа дагаад гадаадын судлаач нартай айгүй их хөдөө судалгаанд явдаг гэсэн. Тэгэхээр сонсох ярих тал дээр бол ер нь боломжийн төвшин байсан. Харин яг тэр академик тэр төвшөнд бол нэг сайн бэлтгэгдэг байсан. Тэгэхээр илүү тэр тал руугаа бичих, унших, одоо уншсныгаа найруулах тэр тал руу илүү өөрийгөө бэлдсэн. Янз бүрийн сургалтанд бол яваагүй. Гэхдээ нэгдүгээр их сургуулийн уртл нэг Star Tower гэдэг тэнд IBT-ийн шалгалт авдаг байсан. Бас IBT-ийн хуваараа бэлддэг тийм өрөөнүүд компьютерээр тавьсан байдаг гэсэн юм лээ. Тэгээд тэр өрөөнд нь очиод өөрөө онлайнаар IBT-ийн албан ёсныхын нэг тест тиймнүүдийг хийдэг байсан. Тэгээд тэрнгээрээ л өөрийгөө их бэлдсэн. Ерөнхийдөө бие дааж өөрийгөө бэлтжсэн байна. Тэгээ хэлний шалгалтандаа л. Хэлний шалгалтандаа тэгээд ганцаараа бэлдсэн. Тэгээд хэлний шалгалтандаа тэнцээд дараа нь GRE өгөхөр болсон тийм. Тэр GRE дээр бол яг Fulbright-д материалаа өгөөд эхний шатанд тэнцээ байсан 10 хүүхэдтэй хамтраад өгч байгаа тэр үеийн залуучуудтай хамтраад тэгээ тухайн үед айгүй коллективний залуучууд байсан. Тэгээд азар бас TC математикийн багш байсан. Тэр хүн биднэрт бас математикийн хичээлээр айгүй туслана. Тэгэхээр ер нь ихэнх хэсгийг өөрөө яг тэр хүнд үед нь бол хүмүүстэй хамтарч бэлдчихсэн. Америкт суралцахаар шийдэхэд хэн юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ та? За манай аав чир хамгийн их нөлөөлсөн. 10 жилээс байхад л Америкт боловсрол олох юм бол олж авах юм бол тэ буцаад их орондоо ирэхэд чамд өөрчлөн ашигтай. Дээрээс нь илүү их сурна, хилээ сайжруулна. Илүү одоо боломж илүү ямар их байдгийг харж одоо боломжийг харсан хүн чинь тэрнийхээ төлөө илүү явах хэрэгтэй болно. Тэгэл аав чир их төхөн болж ирсэн да. Та тэгэхээр бакалавра Монголд төгсөөд магистртаа Америк сурсан юм байна шүү дээ. Хоёр улсын боловсролын ялгааны талаар. Зовчхон хэлэхэд бол ер нь Монгол профессор төвтэй сургалтын системтэй. Яг миний сурч ирсэн Вермонт эсвэл Америкт оюутан төвтэй гэж ажиглагдсан надаа. Тэрний юу гэхээр Монголд за нэг лекц боллоо гэхэд багш нь орж ирэл баг юм ярьж байгаа л нэг ганц хоёр асуулт асуувал тэгээ явцдаг. Эсвэл цагтаа амждаг ч юм уу тий. Америкт болохоор орж ирэл лекцэн ч гэсэн бараг нэг тийм хилцүүлэг мэтгэлцэн эсвэл асуулт хариулт юм шиг тийм болоо явждаг. Тэгэхээр мэдээж онлайн маяар нь тэгэл за юу гэж бодож байгааг оюутнууд нь саналаа хуваалцсан. Нэг оюутан саналаа болгоход нөгөө оюутан би наадтай чинь санал нийлэхгүй юм байж магадгүй гэл. Тэгэл дараа нь маргааш нь нөгөөдгөө дахиж уншаад профессор дээр ганцаарлж очиод асуудаг ч юм уу тий. Өчигдрийн таны ярьсан лекцнээс ийм байсан билээ гэсэн байлаа гэх. Профессор ч чөлөөтэй хүлээж аваад одоо Монголын профессор байдаг болсон билээ дээ. Багш оюутны цаг гэдэг.
Хуучин бол тийм байдгүй байсан шүү дээ. Намаа Америк сурж байхад бол яг тийм байжсэн. Тухайн профессор ямар ч завгүй байсан. Өдрийн 2-4 цагийн 4 цагийн оюутан зориулсан. Тэгээд хинч хаалганд тгшүүд ороод ирэхэд хүлээж аваад би завгүй байна гэж болох тий. Тийм байсан. Оюутан байхдаа 3 дахь курс эхний семестрт би бас Юградаар Америк сурч байсан. Тэгээд Калифорни Хамболтын их сургуульд бас яг зэрлэг амтаа эколог, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент гэдэг мэргэжлээр сурч байсан. Тэнд сурж байхад тухайн үед оюутан байсан боловч тэр хичээлдээ л илүү их анхаарч ирсэн л та. Яг системийн ялгаа юу вэ? Энд хүмүүс яаж сураад байна гэхээс илүү л за одоо оюутан цөл зургийн оюутан юм чинь бас хариуцлагатай байхгүй болохгүй гэж тэгэлгүй яах вэ? Хичээл уншдаг, шүн ингээл суудаг ч юм уу тийм илүү байсан. Дараа нь яг магистраа сурахад бол хүмүүсийн хандлага тэгээ ашиглаж байгаа технологи одоо зүгээр Excel гэхэд л бүтэн ашиглаж байгаа. Тэр Excel дээр нэг компьютерийн загвар боловсруулаад тийм тэгээд ямар нэг хакерц юм байхгүй яг бүтэн тэр зөвшөөрөлтэй Excel-ийг ашигладаг ч юм. Тэгээ компьютерийн лаборатори тэр хангамж бол маш сайхан. Тэгээ хүмүүсийн харьцаа тийм ер нь бол өөр байсан. Монголын тухайн системээс арай өөр санагдчихсан. Гэхдээ нэг тийм бүр хэдэн зуун жилээр даваа явсан юм байхгүй. Мэдээлэл авах боломж бол адилхан л хэрэгтэй ш Google руу ороод харуулна тийм. Ном аваад уншуулж болно. Movies чинь тухайн үед бүр JSTOR-ын бүрэн эрэхтэй 10 хэдэн компьютер хүртэл байсан шүү дээ. JSTOR гэдэг нь судлаач нар ороод өгвөл үндгөө унших боломжтой. Бүрэн эрэхээр нь унших боломжтой тийм веб хаягийн хүртэл хаягийг бүрэн эрхийг аваад subscription эрхийг авцсан. Тийм тавьсан байсан. Тэгэхээр movies бол бас нэг тийм амар хоцроод за энэ сурах бол өстой юу ч олж мэдэж чадахгүй юм байна гэсэн юм бол байгаагүй. Зүгээр яг өөр соёл, өөр орчинд ороод сурах тэр боломж л байсан та. Юградаар оюутан солилцоогоор сурч ирсэн гэлээ шүү дээ. Та энэ хөтөлбөрийнхөө талаар жоохон дэлгэрэнгүй яриач. За тийм энэ Юградын хөтөлбөр маань undergrad буюу бакалаврын оюутнуудад зориулсан хөтөлбөр 2-3 дугаар курсын оюутнуудыг явуулдаг. Тэгээ Монголдо сурж байгаа 2-3 дугаар курсын оюутнууд бас олон мэргэжлэр боломж олгодог. Нийгмийн шинжилгээ, байгалийн шинжилгээгээр тухайн үед нэг семестр сурах уу, нэг жил сурах уу гэсэн хоёр сонголттой байсан. Тэгээ нэг жил сурчвал бас энэ Монгол сургуулиас хоцорчих юм болов уу гэж бодоод. Хикэрдээ шилжүүлэх боломжгүй гэдэг үсэн. Зарим хичээлүүд нь шилжүүлэх боломжгүй. Тэгээд тухайн үед би сургуулийнхаа ректортой яриад за би нэг семестр сурна. Гэхдээ яг мэргэжлэрээ сурна. Буцаж ирээд Монголдо бас үргэлжлүүлээ сурна. Тэгэхээр ингээд кредит шилжүүлэх боломжтой юу гэдэг тухайн ректор минь зөвшөөрч ирсэн. Тэгээд тэндээ нэг семестр сурчаад буцаад ирсэн чинь солигдсон. Ректор. Тэгээд чи сурсан жилээ энэ дахиад сурах хэрэгтэй гэдэг би Монголдо 4.5 жилээр төгсөж ирсэн байхгүй. Тухайн үед сурахад бол анх удаа гадаадд сурч ирсэн. Тэгээд шал өөр орчинд орж ирсэн болохоор түүний хэлсэн шиг яг тийм юмдаа анхаарал төвлөрүүлэх чадамж бол маш бага байсан. Өө ямар гоё газар вэ? Гадаад хүмүүс вэ штэ гэдэг ч юм уу те. Тэгэл би бас сакс тоглолтог байсан нөө ойд нэлэх тоглолтог байсан болоо. Тэгээ сакс гэл тэр үед те. Баруун өрг дээр очсон штэ те. Тийм Калифорнид очсон. Тэгээд хичээлдээ анхаарах яг тийм одоо систем нь ямар байна гэдэг ч юм уу те. Энэ хүмүүс юу хийж яад юм бэ? Тийм дээр бол анхаарал бол маш бага байсан. Тэгээ нэг семестр чинь маш хурдан өнгөрсөн шүү дээ. 5 сар сурсан юм байна. Тэгэхээр асар хурдан өнгөрчихсөн л та. Тэгээ just манай кампус яг нөгөө Redwood буюу тийм улаан хавь дотор байдаг. Тэр моднууд нэг асар өндөр. Одоо Jurassic Park-ийн зарим хэсгүүдийг тэнд бичлэг зураг авалтын хийсэн. Тэгэхээр яг тэр ойд орол би бол ингээл ангаагаад экологч хүн чинь. Тэгэл жижиг амьтдын хүртэл хараад ямар гоё юм шал өөр амьтдээ. Жижиг шавжин гэхэд хүртэл шал өөр баг. Тийм хэлцгаа биетэй амьтдан дэр. Тэгэхээр тухайн үед бол жинхэнэ ангааж явсаар бол ирсэн. Магистрт сурж авах хугацаанд Америк нэгдсэн улсад шүү дээ. Тулгарч ирсэн хамгийн хүнд хэцүү сорилт юу байв? Хамгийн баяртай мөч юу вэ? За магистрт сурж авахд хүнд хэцүү юм гэвэл гэрлүүгэл их санаа зовдөг гэсэн. Хоёр дүүтэй. Тэгээ нэг нь яг надаас нэг ирдүү. Нөгөөх нь баг 15 ордог. Тэгсэн мэтэл хоёуланд нь санаа зовд юм билээ яа чи. Тэгээд тэр үед л хэцүү байд юм билээ. Дөнгөж очоод би мэдрэмж төрж байгаагүй яа гэх юм бол тэр орчиндөө дасах те.
өөрийгөө бэлдэх, тэг хичээлдээ анхаарах. Маш цаг завгүй. Тийм байсан болохоор ерөөсөө бусад юм руу анхаарах боломж байхгүй. Жил болол бүх зүйл гарт ороод за хичээлээ ойлгож эхлэв те. Тэгээ ер нь бол ингээл амьдрал нь ингээл урсаал эхлэнгүүт буцаад санаа зовх юмуд гараад ирдэг л тэгэл. Одоо гэрээ орных маань яаж байгаа бол янз бүрийн ингээл уцаар залгаал ийм байна, тийм байна, асуудал үүслэ гэдгүү ч гэсэн тэгэл яалч санаа зовх. Тийм ээ. Тэрэн дээр л хүндрэлтэй үед гардаг байсан. Тэрнээс иш хичээлээ ойлгохгүй ч юм уу, найз нөхдөд болж чадахгүй ч юм уу бол гайгүй байсан. Хамгийн сайхан дурсамжтай юм гэх юм бол тэнд сурж исэн оюутнуудад хичээлийн хажуугаар өөр газар очиж сургалтанд суух боломж олгодог. Тэгээ надад нэг 14 хоног яг зэрлэг амтны тэгээд ангаар болж байгаа мөнгө, тэр мөнгө хаашаа тухайн амтны хамгаалтанд яаж зарцуулах гэж байна. Тэр талаар Leaders of the Future илүү нэг тийм сургалт байсан. Ямар сонирхолтой. Тэгээд тэр сургалтанд явах боломж олж исэн. Манай багш л их туслал да мига юм явчаад ирэх. Тэгээд аппликейшн өгсөн чинь гадаад оюутан гэдгээр ч юм уу айгуу тэр хүмүүс сонирхоод тэгээд тэр сургалтанд яваад 14 хоног яг ангийн талаар сургалт аваад хүмүүс яаж анх хийдэг. Тэр андаа яаж бэлддэг те. Тэгээд тэр ангаас олсон мөнгө нь одоо лиценз судалтаж авдаг штэ амтаа зөвшөөрөл судалтаж авдаг. Тэр зөвшөөрлийн хэдэн үе амтаа хамгаалалтаа хэдэн үе тухайн хамгаалалтаа газар нутагч юм өөр юм яаж зарцуулдаг. Тэр талаар сургалт авчаад сүүлийн хэд хоног нь буутаа яаж харьцах вэ гэдэг талаар сургалт авсан. Яаж хэлэх вэ, яаж бэлдэх вэ, тэгээ өөрийгөө яаж авч явах вэ, хийж яхаа заавал улбар шоронготой цацруулагчтай хувцуудаа сайн өмсч явах хэрэгтэй. Тийм хүнийг амтнаас яаж ялах вэ гэдэг юм тий. Тэгээд дараа нь буутаа харьцах хийм буугаар буудаж үзүүлээд тэгснээр дараа хамгийн сүүлийн өдөр нэг фарм дээр очиод шууны. Тэгээ бид нэр хийлгэжсэн. Тэгэхээр тэр бол аюу гой сургалт хийсэн. Би зүгээр яг ан бол хийгээгүй хамт явсан. Тэгээ надад тухайн үед хамгийн гоё юм тэр нохоонууд нэхгүй санагдсан. Ангийн нохоо сургалттай нохоонууд. Тэгээ 3-4 янзын юм сургалттай нохоо байд юм л да. Одоо жишээ нь pointer гэдэг нэг заадаг нохоо гэж. Тэр нь болохоор хаана амтан байв заа. Тэгээ шуун нисээд буудаад унахаар хаана уусны ноч заачигдаг. Retriever буюу авчирж өгдөг нохоо. Тэр нь буудаад унсан шуунд гүйжчихэд авчираад эзэндээ явж. Авчираад өгдөг. Үргээгч нохоо гэдэг бас үүдэг. Сүрэг шуу байх юм гүйжчихэд түргэндэг. Тэднийх нь яг ингээд тэр талбай дээр ажиллаа хийж байгаа. Тэр нь аягүй сонирхолтой. Чиглэлээр юм ирсэн. Яг нөгөө тий өөр төртөйхөө ажлыг хариуц үргээ гэдэг шиг. Хариуцлагатай гүйцэтгээд. Ийм ангийн лиценз өгөх тогтолцоо манайд бас байгаа шүү дээ тий. Тэгээ яг ингээд Америкийн нэгдсэн улсын хэмжээнд одоо манай Монгол зохион байгуулагдаж чаддаг уу? Хулгайн ан бас нэлээд их байдаг. Тий, Монгол орны хэмжээнд зөвхөн зогсохгүй дэлхийн хэмжээнд гэсэн хулгайн хууль бус трафикинг, хууль бус тээвэрлэлт энэ бол маш том зах зээл. Одоо зарим хүмүүсийн ярьдгаар мэрэгчлэнүүдийн ярьдгаар хар тамхи хүний 8, живсгийн 8-ыг дараа ордог. Айгу том зах зээл нь ч том, эрэлт хэрэгцээ ч том. Ийм өөрөө сөрөг зүйлтэй. Монгол орнд ч гэсэн их байгаа. Одоо жишээ нь өнгөрсөн 7 хоног гэхэд экологийн цагдаа нар 3 цохон ирүүлсэн ярс илрүүлээ гэдэг. Илрүүлээ гэдэг чийсэн. Хэмэд хулгайн ангууд бол их хууль бус за яг ангийн зөвшөөрөл өгөөд тэгээ ан хийгээд явдаг систем уг нь байгаа. Байгаль орчны яамнаас очиж зөвшөөрөл авдаг. За энэ жил одоо жишээ нь 2020 онд хэдэн аргал ангинах вэ? Хэдэн зөвшөөрөл өгөх вэ гэхэд бол өмнөх жилүүдийн судалгаа тий. Популяцийн өсөлт, мөрдлийн насных нь хэрэг байна. Үр төлн төрөл бүрийн судалгаа хийгээд за энэ жил нэг 4 аргал ангинахад боломж юм байна гэдэг ч юм тийм үнэлгээг бол гаргадаг. Тэгээд их хвчлэн гадаадууд ирж тэр лицензийг нь худалдаж аваад тэгээд аль нэг ангийн отог дээр очиод аль нэг турист компанитай хамтраад хөтөлбөртлүүд ан хийдэг. Тэгэхээр зарим хүмүүс ташаа ойлгодог тийм хамгийн сайхныг сурталж аваад ажиллаа ч юм уу эсвэл ингээд хамгийн сайхан амтнаа дууслаа гэдэг ч юм тийм. Ард нь ямар процесс явж байгааг мэдэхгүй болохоор тийм байдаг хэл та. Ер нь бол мдээгүй юмнасаа л айдаг шүү дээ эсвэл хэрэгэлдэг. Тэгэхээр энэ талаар их мэдлэг сайн олгоод одоо зургатаар ч ураадаг ч юм уу сурталчлаа тий. Тэгээ тэр нийлт тод за $10 ингээ аргалын ангаас боллоо $10 нь хамгаалтанд нь явлаа $10 тийш явлаа гэдэг. Ил тод байх юм бол хүмүүс арай өөр ойлголттой болох байх л та. Монгол орны хувьд бас загсан дээр нөгөө барих тавих гэдэг тэр систем сайн явдаг юм шүү. Загас барих сонирхолтой хүмүүс аяг их болж тий.
бас тийм яг цаг цаваа гаргаад хоббиг болгоод явж байгаа хүмүүс их байна. Сошиалтай зүйл нь. Тэгэхээр одоо тул гэдэг загсаг бол бариад зураг авахулаад тавих тийм боломж байдаг, бас зөвшөөрөл авдаг. Тийм өөрөө ховор амтэн шүү дээ ангид хороттой тэгсэн юм. Тийм зөвшөөрлийн аваад экотуризмуд бол байдаг. Тэгээд энэ зөвшөөрлөөр ан хийх нь өөрөө бас экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах бас тустай байдаг баг тийм үү? Тийм. Одоо мөнгө орж ирж ийн л гэсэн үг шүү дээ. Тухайн амьтныг хамгаалах тэр ажилд бол мөнгө орж ирж байна л гэсэн үг. Тэгээд бас тухайн амьтныгаа сурталчлах бас боломж болно. Ийм ховор амьтан байд юм байна. Зүгээр ойлгуулад зүгээр мэдээллийг хүргэж чадах юм бол. Тэгэхгүй зарим нэг ховор амьтдыг бас сурталчлагад хэцүү шүү дээ. Одоо жишээ тэнд ийм ховор амьт их байна гэдэг хүмүүс очиод энд вид юм биш үү гэдэг очиод агнцдаг ч юм уу. Ургамал дээр бол айгүйх гардаг. Одоо говийн улаан гоё энэгээр их ургадаг гэлтэнгүүд хүмүүс очиод төрчихтэй. Тэгэхээр бас аль тал хэцүүлтэй. Тийм юм байна. Таны Америк сурч боловсрол эзэмших эзэн зорилго чинь юу байсан бэ? За тэнд хүмүүс яаж юу хийгээд байна? Ямар технологи мэдээлэл ашиглаж байна? Тэр мэдээллийг туршлагыг олж аваад тэрийг Монголд хэрэгжүүлэх зорьсон анхны зорилго. Тийм учраас Америкт очиод судалгааныхаа ажлыг Монголд Дорноговь аймгийн их нартын байгалийн нууц газар гэж байдаг. Маш үзэсгэлэнтэй газар. Амьтад ихтэй. Тэнд байгаа херс үнэгний тархалтанд энэ ландшафтын өөрчлөлт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг судалгаагаар хийсэн. Манай багш бол тэгжсэн л да. Надад бол хангалттай дата байна. Тэ? Чи хүссэн судалгааныхаа ажлыг хийж болно. Тэгэл дандаа Америкийн хар баавгач юм тийм. Гэхдээ би Монгол үетэй Америкт ирсэн юм чи Америкийн хэвтэ судлаад явах юм би Монголтой судалгаа хийлдэг гэсэн чи. Наач жоохон өндөрлөлттэй шүү дээ. Би зүгээр хоёлаа хамтраад хийчихье. Тэгээ азар манай багш бас Монгол судалгаа хийжсэн юм. Ялангуяа их нартад ажиллаж исэн юм. Тэгээд херс үнэг дээр бол бас их сайн дата зөвлүүлсэн байсан. Тэгээ би өөрөө бас зуныхаа амралтаар ирээд очиж дата зөвлүүлээд малчтай ярьцлага хийгээд тэр датан дээр үнэлээд магистрийн ажил хийжсэн. Тэгээ Монголд өмнө ашиглагдж байгаагүй тархалтын магадлал occupancy modeling гэдэг тийм компьютер загварыг ашиглаад тэгээд нөгөө анх явсан зорилгоо мартахгүй гэдэг эренгүүтээ бараг жил болгон хичнээн сургууль дээр очиж тэр сургуультыг явуулсан багштайгаа хамтраад тийм би бас нэг азтай юм яасан бэ гэхээр тэнд очиод Fulbright-аар очиж сурж байгаа үед ингээд багштай Fulbright-ыг их рекламсан л да ийм сургалт юм байд юм биш үү айгүй гоё тэгсэн чинь манай багш судлаад профессорудад зориулсан Fulbright-ийн тэтгэлгийг аваад тэгээ яг намайг Монголд ирэнгүүт араас Монголд өрөөд ирсэн. Оо яасан гоё юм. Тэгээ 10 сар бид тэр чинь хамт Монгол судалгаа хийсэн. Гэхдээ яг хамтарч судалгаа хийгээгүй хүн манай багштай ер нь бол байнга холбоотой тэгэл янз бүр юм гарахаар очдог. Тэгээ хөдөө бас заримдаа хамт явах тийм тохиолдож гарч ирсэн. Тэгэхээр энэ бол их азтай л байсан гэж боддог шүү дээ. Өстой сонирхолтой төвхтэй юм аа. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийнхаа онцлогийг хүүхдүүдэд ярьж өгөөч. Тэгээд энэ мэргэжлэр сонгож суралцъя гэж байгаа хүүхдүүдээ бол юу анхаарах хэрэгтэй вэ? Хүмүүсийн мэргэжлээ сонгож байгааг харахад миний ажигласнаар мөнгөн дээр тулгуурлаж их сонгодог юм шиг санагдсан. За энэ мэргэжлэр их мөнгө олох боломжтой гэдэг ч юм уу те. Эцэг эхчүүд нь бас их нөлөөлөл. Эмч бол, хуульч бол гэдэг ч юм уу те. Эсвэл эдийн засгч бол, улс төрч бол мөнгө болно. Тэгэхээр тухайн хүүхд нь өөрөө шал өөр сонирхолтой байгаад байдаг. Тэгэхээр яг миний сонгосон мэргэжил бол тийм их мөнгө олдог мэргэжил биш гэж юм хэлэхэд тэгэхээр хүүхдүүдээс надаас заримдаа асуудаг л та энэ тэнд сургууль дээр очиод ингээ ганц өөр яриа гэхээр та хэдэн төгрөгийн цалин авдаг. Тэгээ наад мэргэжилж яах юм? Баяжиж болох юм. Энэ баг өөрөө сайн дурын ажилт баг шахуу тийм мэргэжил өөрөө яг чин хүмүүслэр байгаль экологи амтан урмалд хайртай тийм хүмүүс. Тэгээд ер нь ажиглаад байхад их хвчлэн хөдөө орон нутгад сурч исэн хүмүүс. Одоо намайг оюутан байхад бол манайх 30 хүүхэдтэй байлаа гэхэд бараг 70-80% нь бол хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд байх жишээ. Тэгэхээр тэр хүүхдүүд чи илүү байгальтай ойрхон амьтантай ойрхон байдаг болооч тэр юм тий. Тэр байгалийн сайхнаа байн харж идэг болохоор энэ мэргэжлээ сонгодог юм шиг. Миний хувьд хотоос байсан ирнэ ягаад сонгосон байх магадaltaй гэхээр аавтайгаа байн хөдөө явдаг гэсэн. 100 болгон ч юм уу эсвэл 2 жилдээ нэг удаа ч юм уу тогтмолуудын явдаг байсан учраас байгалийн сайхан амьтдыг бол хараад хайрлахгүй байх аргагүй байна. Тэгээ ийм сайхан амьтан байх чи ялангуяа би бол чонд аягүй сонирхолтой байсан. Тэгээ чоны талаар өөрөө одоо
бүр тэгж амар судлаачийн төвшин судлаа их жааш ер нь бол ингээд уншиж судлах ч юм уу кино үзэх одоо найч юу гэл тэг суугаад үзэх Discovery тийм юмнуудыг бас үздэг байсан. Тэгэхээр тухайн зүйлд тэгэхээр би одоо энэ ялангуяа энэ хотод сурж байгаа хүмүүсийг л биологийн байгаль орчны хичээл нь ядаж сардаа нэг 100-ны үлрэлтэй хөдөө аваа явчихдаг. Эсвэл хамгийн ойрхон сайхан байгальтай амьтантай газар хустай нуур одоо яг хотоос 90 км очоод нэг хагас өдрийн сургалт ч юм уу явуулахад бол хүүхдүүдийн сэтгэхүй арай өөр болох юм болов уу гэж боддог шин. Тэгэхээр энийг сонгож байгаа энэ мэргэжлийг сонгож байгаа хүмүүст бол мэдээж байгаль орчноо хамгаалах тий өөртөөхөө гэр орон бус юм их дэлхийг хайрлах ийм сайн хүмүүсийн төлөө явна. Тэрнээс биш нэг тэгж юм хүүхд төрөг болоод баяжаал дарсаал тийм баг. Гэхдээ байгаль хамгаалагч дундаа бас нэг рок од гэдэг шиг тийм судлаач нар байдаг шүү дээ. Энэ хүний судалгаа бол классик хүн болгон одоо судалгааг барьж авдаг, ном бичсэн, ном болгон барьж авдаг тийм судлаач нар байдаг. Тэгэхээр Монголын төвшөнд тийм судлаач нар болж гарч ирэх хэрэгтэй. Тийм судлаач нар бол одоо гарч ирж байна. Одоо Мөсийн багш нараас алдартай багш нар бас байгаа. Ерөнхийдөө мэргэжил сонголтын талаар ярилцъя л да. Одоо өөрөө чи хэлдгээр аль болох ашиг орлого илүү болох мэргэжлийг төлөх хүүхдүүд сонгодог болж гин гэж эцэг эхийн жилүү өөр урaalтай байгаа ах юм. Сонгоход нь ер нь мэргэжил сонгоход хүүхдүүд юу анхаарах юм? Өөрөө чи хувьд бол бүр ингээ багасаа хүсээ дурлаад нөгөө ойр байсан учраас харж байсан, мэдэрч байсан учраас ингээ хайрлах сэтгэл ирэхгүй төрөөд тэгээд энэ мэргэжлийг сонгоод явсан байна шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдэд мэргэжил сонголт дээр нь юу зөвлөх вэ? За олон зүйлийн юм хийж турш үзэх шаардлагатай. Өөрийнхөө дур сонирхлоор тийм. Тэгээд алинд нь илүү татагдж байна. Аль нь илүү сонирхолтой санагдж байна. Тэрийг мэдчихэж мэргэжлээ сонгох нь илүү үр дүнтэй болох л та. Тэрнээс биш ямар ч мэргэжлийг сонгож болно. Тийм. Одоо хууль руу орно, улс төр руу орно. Эсвэл эдийн засгч болно. Тэгээд тэрийг бол хийж чадна. Хүчлээ яг ингээд зүрх сэтгэлээсээ эсвэл хийж байгаа юмнасаа сэтгэлийн таашаалдаг мэргэжлээс сонгохын тулд олон зүйлийг л туршиж, олон газар явж, олон хүмүүстэй ярьж, олон алдчихж ижил өөрийгөө олж авах та. Миний хувьд бол бараг 6 дугаар ангиас л за би ер нь байгаль орчин ялангуяа амьтан хамгаалалт орох хэрэгтэй байна. Тэр дур хүслээр явсан. Хажуугаар нь тухайн үед тоглоом их задлал ингээд янзлал эвдэл юм бол ингээл нэг юм ажиллаж байхад яагаад ингэ ажиллаад байгаа тэр цаана юу болоод байгаа гэдгийг механизм тийм мэдхийг хүсдэг байсан. Манай ээж аваа мужик тетрис авч өгдөг байсан. Тэгэл задлал одоо нөгөө тетрис тоглож энэ точлорыг дарахаар яагаад энэ эргээд байгаа яагаад баруун точлор дээр дарахаар баруун тийш яваад байгаа. Тэгэл задлаачсан тухайн үед юу ч мэдэхгүй баах юм гаргаал тавьчихдаг байсан. Тэгээд ер нь механик инженер талд бас аюул сонирхолтой байсан. Тэгвэл яг энэ амтны судлалыг бол үндсэн мэргэжил болгоод механик инженер хажуугаар сонирхлоор ялангуяа сүүлийн хэдэн жил илүү орж байгаа. Тэгэхээр шал эртээс хоёр өөр юм гэл. Сонирхлоо болоод нэг юм мэргэжлээ болгоод явчих. Америкт бакалаврын түвшинд суралцахын нэг давуу тал нь major-оос гадна minor гэдээ бас зэрэгтэй төгсдөг шүү дээ. Тэс хоёр өөр чиглэлээр сурж болдог оюутнууд. Тэгээд жишээлбэл намайг Америкт сурж байхад манай нэг найз дүү сурж байлаа л да. Major нь инженер, minor нь болохоор драмын урлаг. Тэгээд ерөөсөө тайцтай холбоотой бүх инженерийн ажилд ажиллах сонирхолтой. Гэх жишээд ингээд тэс өөр юм шиг хоёр мэргэжил бас хоорондоо давхцдаг, огтлцдаг цэг байж л байгаа байхгүй юу? Тийм, байгаль орчинтой бас нэг давхцдаг нэг цэг нь юу гэхээр философи. Яагаад гэх юм бол маш их этик яригддаг байгаль орчноос бол. Тийм байх нь шүү дээ. Яг шууд хэлэхэд өстой давхцгааргүй хоёр салбар шиг сонсогдож байгаа хэрнээ. Тийм байна. Оюутан байхдаа нөө сонгох мэргэжил гардаг шүү дээ. Тэгээд улс төр сонгох уу, философи сонгох уу гэдэг манай багш айгу тухайн үед надад маш сайн зөвлөгөө өгсөн. Философиг сонгоо. Яа гэх юм бол чамд карьерт чинь ийм шийдвэр гаргах зүйл маш их гарна. Амьтан хамгаалах гэхээр дандаа авардаг биш. Заримдаа бас алах үйл гардаг тий. Заримдаа золиос гаргаад тэр цаана байгаа том зорилготой хүрэх тохиол гардаг. Одоо жишээ нь хэд л за бүр 80 90-ад оны үед судалгаа хийхин тулд яамнаас зөвшөөрөл аваад
амтнаа буудаад тэгээд өвчнөний ч хүмүүс бол биологийн судалгаа гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр чинь тодорхой хэмжээгээр золиос гаргаж ирнэ л гэсэн үг шүү дээ. Тэгээд би амтаа хамгаалагч ямар ч амтнаас амрнаас цус гарахгүйгээ суудаг юм бол нөгөө амтд нь тархал өвчнөр ч юм уу тийм бүр илүү их гарах магадaltaй тийм. Тэгтэл ганц хоёр амтны золиослоод. Тэгэхээр энэ бол философи этикийн асуудал бас их яригддаг. Бас зарим амтны тоо толгой нэвтэрхий их болоод нөгөө экосистемдээ нөлөөлөд эхэлдэг. Ургамлынхаа бусад амьтдынхаа. Тэгэхээр тэрийг зориудаар тоо толгойг цөөрүүлэх арга хэмжээ бас болдог. Одоо хамгийн том жишээ гэх юм бол үлийн цагаан огт нь тийм Монголд бол тийм гэж бол нөгөө Америкийн Yellowstone гэдэг нэг national park байдаг шүү дээ. Цэцэрлэгт төрөл. Тэнд чон одоо ялангуяа фармерууд нь чонтойгоо таарахгүй тэгэл хамаг амтын идэд ингээл хамаг чоноо устгаад өгөө болгоцсон. Тэгэхээр чон байхгүй болсон чинь тэнд байдаг нөгөө цагаан сүлб бууг гэдэг чинь яадаг. Тэрний тоотлого маш ихээр өссөн. Дээрээс нь бүр ойн гүндээ амьдардаг байсан хандгай бусад амьтад нь ойн жохруугаа гарч ирэх боломжтой болоод зам руу орж ирнэ янз бүрийн асуудал гарна. Тий. Ойч нөгөө захаасаа success буюу нөгөө ургах сэргэх тэр процесс нэг явагддаг юм лээ. Тэнгүүд нөгөө нялх моднуудын зах дээр байгаа нялх моднуудын нийтэд модын нийтэд ургамлын нийтчээр хөрсөн сул болоод тэнгүүд нөгөө урсаад явчихдаг. Голынх нь гол төрлөнд өөрчлөгддөг. Тийм тохиолдол их гарсан. Дараа нь чоноо дахиад сэргээсэн чи ядаж тэрнгээр гол нь урсаад эхэлж байгаа байхгүй. Тэгэж өрөөсөө цогц системээр ингэж нөлөөлдөг. Тэгэхээр ямар нэгэн хэмжээгээр л хүний нөлөө ороод эхлэх юм. Эрэг гэхээс илүү сүр тал руугаа их өөрчлөгддөг л доо. Тийм. Тэгэхээр ер нь бол этик философи бас их холбогдолтой. Та Монгол дахь Америк төгсөгчдийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ажилдаг. Сайн дурын ажлууд нь бас төсөл хөтөлбөрүүд нь оролцдог. Энэ тухайгаад манай сонсогчдод жоохон хуваалцахгүй юу? Америкт төгсөөд ирсний дараа элчингээс мэдээлэл маш ихээр өгдөг байсан. МАСА Монгол дахь Америк төгсөгчтэй холбоотой ийм төрийн хүмүүс байгуулга байдаг. Сайн дурын үйл ажиллагаа хийдэг. Тэгээ ганц нэг яриануудаа чи ирж яриа өгөөч, эсвэл happy hour-д оролцооч, эсвэл шинжилт оролцооч. Тэгээд нийгмийн ийм харилцааны тал дээр илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж би өөрөө бодоод тэгээд сайн дураар оролцоод явсан. Маш их таалагдсан. Хүмүүс нь найрсаг, зохион байгуулж байгаа үйл ажиллагаанууд нь дандаа сайн дурын хөтөлбөрүүд те. Ямар ч мэдээлэл түгээх, тийм янз бүрийн ашиг хонжоо харсан юм байхгүй. Тэгээд бүх төвчний хүмүүсийг оролцуулах, бүх боломжтой хүмүүсийг оролцуулах. Тэгэл зохион байгуулж байгаа газраа хүртэл сонгохдоо за тэрэгтэй хүмүүс орох боломжтой. Ийм хүмүүс орох, хүслийн бэрхшээлтэй хүмүүс оролцох боломжтой. Тэгэл бүх хүмүүсийг оролцуулах ийм үйл ажиллагаанууд байдаг болохоор маш их таалагдсан. Дээрээс нь 10 жилийн хүүхдүүдэд мэргэжлийн хэрхэн сонгох вэ гэдэг хөтөлбөрүүд аягүйх явуулсан. Өнгөрсөн жилийн Сүхбаатар Эрдэнэт рүү явсан хөтөлбөрүүд нь би оролцсон. Бас гоё санагдсан. Хүүхдүүдэд одоо яг одоо энд ярьж байгаа юм бол тэнд одоо заал дөрвөн хүүхдүүд сурвалж байгаа л ярьсан 2 3 сургууль дээр очиод гараал ирэхэд нэг рок концертанд ороод одод гарч ирж байгаа шиг баа хүүхдүүд ингээл үүдэр цуглах захаа энэ яах тэр яа та яагаад мэржлээ сонгосон яхаа яаж Америк явах вэ асуултууд асуувал бүгднгийн ингээл 5 6 хүүхдүүд ингээл тойрол зогссон яриас өгсөн бүх хүмүүсийг тэгээ маш гоё санагдсан ялангуяа өөрхөн сурсан юм мэдсэн юм ал хүн хуваалцах нь тэгээд ялангуяа яг мэрэгчлээ сонгох гээд явж байгаа тэр хүүхдүүдэд хуваалцахаар илүү гоё санагдсан л да. Одоо бидний үе ч юм уу оюутнуудад очиод ирэхээр нөгөө хүмүүс чи арай нэг шийдвэр гаргацсан тий арай нэг арга олцсон хүмүүс байдаг ч тэгэхээр үзэл бодол нь арай өөр болсон тий. Тийм хүмүүсийн бас яг бодол санааг өөрчлөн гэхээр арай өөр. Тэгтэл бодол нь яг тэр цагаан цааш байгаа хүүхдүүд очиод одоо хар үгээр ажиллах юм бол тархин угаах гэдэг нь бас нэг арай өөр шүү дээ. Тий. Тэгэхээр масыг үйл ажиллагаа маань бол дандаа сайн дурын төвшин явагддаг. Бусдад мэдээлэл яаж хүргэх вэ? Бусдад боломжийг яаж олгох вэ? Тэр боломжийг авахын тулд тэр хүн яаж бэлдэх үү те? Тэр арга замуудыг заах. Тэрнээс биш яг ингээл амруу нь халбагдж байгаа юм шиг бэлэн маа эсэ чи энэ чинь эсэг ингээд хуулаа бичих гэдэг юм тийм байхгүй шүү дээ те. Эсэ гэж юу яах вэ? Яаж бичих юм бол илүү ашигтай. Одоо амжилт нүрэх боломжтой гэх мэт тийм боломжийг нь л зааж өгнө гэсэн шүү дээ. Эрдэнэтэд
өөр бас ямар эмэгт очсон гэж үү? Сүхбаатарт очсон. Орон нутгийн оюутан сурагчид Улаанбаатарын оюутан сурагчдаас ялгаатай байна уу? За надад яг энэ асуултанд хариулах боломж яаж олдсон бэ гэхээр Эрдэнэт тэр орон нутгийн хүүхдүүд сургалт явсны дараа ирээд удаагүй байхад ажлын журмаар бас Шинэ Монгол гэд яран хүүхдүүдийн сургуульд бас яг тэр хийсэн яриагаа хийх боломж олцсон. Мэргэжлээ ирэхэд сонгох гэдэг. Тэгээд тухайн үед нийгмийн шинжилгээ ухаанаар ажилладаг 3 хүнтэй очоод бид 4 яриа хийсэн. Тэгээд яг ярианы үеэр хүүхдүүдийн асууж байгаа асуулт, ярианы дараа ирээд асууж байгаа асуулт бол шал өөр байсан л да. Орон нутгийн хүүхдүүд бол ихэвчлэн ямар боломж байна? Тэр боломжийг яаж авах вэ? Авахын тулд хэрхэн бэлдэх үү гэдэг асуулт бол их асууж ирсэн. Интернетээр харах уу, ном сонь унших уу, тэ? Эсвэл зургатаар ингэ зарлалт юм уу? Хотын хүүхдүүд болохоор боломжийг мэдчихээн бэлдэх арга олцсон байна. Би баг явахын тодорхой. Ирээд юу хийх вэ? Тэнд очоод юу хийх вэ? Эсвэл энэ мэргэжлийг сонгох юм бол надад ямар ашигтай вэ гэсэн тийм асуултууд их асууж. Ялангуяа та одоо эдэн төгрөгийн цалиар чинь ер нь гайгүй амьдраад байгаа юм дээ л гэсэн асуужсэн. Тэгэхээр үзэл бодол асуулт тий тэр бол шал өөр байсан. Америкт сурсан нь танд одоо өөр айл нэг оронд ч юм уу Монгол сурснаас юугаараа давуу санагдсан бэ? Юу танд яаж нөлөөлсөн бэ өнөөдрийн мэгмарч байгаа хүн бий болоход? За надад бол нүдэн нэгтэл туссан да. За ийм байд юм байна, ийм боломжууд байд юм байна тий. Тэгээд ийм амжилтанд хүрч чаддсан юм байна. Ингэж хөгжих хэрэгтэй юм байна. Мэдээллийг яаж авах вэ? Авсан мэдээллээ яаж боловсруулах вэ? Тэгээд тэрийг яаж мэдлэг болгоод бусдад яаж хүргэх үү гэдэг арга замуудыг бас суралцсан. Одоо жишээ нь гэхэд Google-с яаж хайх вэ гэж хүртэл зааж өгч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө Google-с хайлт хийж чаддаг л гэж боддог. Гэж боддог тий. Баг ингээл бүтэн өгүүлбэр бичээл тэгээл хайдаг шүү дээ. Баг текст бичээлээ. Зарим хүмүүс бүр асуулт бичээд асуултын тэмдэг тавиа тий. Тэгэхээр тэнд бол гээд хаалт нэх юм бол яах вэ тий. Цэг тавиад хайвал яах вэ гэж бүх юм. Тэгэхээр тэр боломжуудыг л их зааж өгд юм байлээ. Дээрээс нь бас нэг зүйлийг сурсан юм юу гэхээр Монгол бол дэлхийн төв биш. Монгол зөвхөн асуудал байгаа юм биш юм байна. Зөвхөн Монгол бас сайхан байгальтай, сайхан амьттай газар биш гэдгийг бас ойлгосон. Бусад газар сайхан байгаль байна, сайхан амьтан байна. Тэгтэл Монголын амьтад юугаараа онцлог юм? Яагаад хамгаалах ёстой юм те? Говийг яагаад говьч ихээр нь байлгах ёстой. Тэгжиж тэр говийн амьтад нь говьтой байна те. Тэгэхгүй очивол говьд хэцүү байна, говийг хангах шиг болох хэрэгтэй. Мод тарин урсгалах юм бол тэр газарт дасам зөгцсөн нөгөө амьтад чинь устдах аюулд орно. Устдах аюул, чахагдах аюулд орно те. Эсвэл ховсох. Эсвэл өөр тийшээ нүүх. Бүр урагшаага доторч юм те. Тэгэхээр экосистемийг нь л хадгалах хэрэгтэй. Тэгэхгүй бүр нэг Монголыг тэр чигээр хангаа болгочих юм бол утгагүй шүү дээ. Одоо Монголд ирж байгаа жуулчдын хэдэн хүн говийг харах гэж очиж байна те. Тэр хүмүүс чинь хотон байна. Сайхан хангаа уул мод ус нь байна. Тэгтэл говь байхгүй. Тэгэхээр говийг харах гэж очдөг. Тэгэхээр тиймэрхүү үзлүүд орж ирд юм байлээ. Тийм бодол төрд юм байлээ. Тэгээ надаас бас өөр үзэл бодолтой юмыг өөр талаас нь хардаг хүмүүс байт юм байна гэдгийг ойлгосон. Олон шашин шүтлэг байна, олон соёл байна те. Тэгэхгүй надтай санал нийлэхгүй байна гэдэг чинь тэр хүний буруу гэсэн үг биш. Тэр хүн өөрийнхөө өнцгөөс харж байна те. Тэгэхээр санал нийлэхгүй гэдэг дээрээ санал нэгдэл тэгэл хоёулаа хамтрал явах хэрэгтэй байна гэдэг тийм зүйлүүдийг ойлгосон байна. Тэгээ бас өндөр хөгжил гэдэг бол нэг тийм бас учиргүй хүсэж байх зүйл биш юм байна гэдгийг бас ойлгосон. Зөв. Америкт одоо суралцахаар хүсч мөрөөдөж байгаа хүүхэд залуус одоо хүүхдээ бас сургах юмсан гэж зорж байгаа эцэг эхчүүдэд юу зөвлөх вэ? Судалгаагаа эртгэн хийгээд төлөвлөгөөтэй явах хэрэгтэй л зөвлөх юм да. За жишээ нь зарим нэг гаргаж байгаа дутагдлуудыг харахаар интернет ухаж байгаа л одоо л мэдээлэл авахд их амархан болчихлоо шүү дээ. Интернетээр ухаал авч тэ. Тэнгүүд интернет ухаж байгаа л 5 сарын дараа ч юм уу те эсвэл 1 сарын дараа ч юм хөтөлбөр зарлагдах гэж байгаа юм байна. За бэлдээ гэл. Тэгэл шууд яг одоо номоо уншаал
гэл суудаг байхгүй. Тэгснээр нэг 7 хоног бэлтжижснээ залхаад. Эсвэл хугацаанд амжихаа болгоод хүчлэн тэнгууд нөгөө бие механизм чинь цаанаасаа залхах юм. Тэгэж нэг өөрийгөө хүчилж сураад. Тэгээ богино хугацаанд бэлдсэн учраас зарим тохиолдолд тэнцэхгүй тэнгууд шантран тэгээ бууж өгч юм. Тиймнүүд аягүйх гардаг. Тэгэхээр хараад за ер нь жил болгоны 5 сард Fulbright зарлагддаг байна гэд эхлээд төлөлөө тий. Тэнгүүтээ за энэ жилийнх нь би чадахгүй байна. Сарын хугацаанд бол явчихсан байна. За тийм чинь жил бэлтчихье. Өмнө нь явсан хүмүүстэй нуулзъя. Элчингийнх нь тэр мэдээлэл өгдөг хүмүүсээс мэдээлэл авчия. Тэгээ хаана боломжийн сургалтын төвд эсвэл гэрээрээ өөрөө сурах боломж юу вэ? Тиймэрхүү юмнууд ингээл шатараас нь төлөвлөгөөтэй явах юм бол боломжтой болов гэж бодоод байгаа. Сурахад хэдэж оройтгүй гэдэг шиг цаг хугацаа алдахаас ер нь бол хитрхи айгаад мэдээ цаг хугацаа алдна гэдэг бол дутагдaltaй л та. Гэхдээ тэрнээсээ хитрхи айгаад түүхийн юм хийгээд тэгээ тэнцэхгүй ирээдүйн боломжоос тэнцээгүй юм чинь дараагийн жилийг хүлээх болно. Тэгэхээр шантраа тийм хийжснээс төлөвлөгөөтэй шатараалтай тэгээ төлөвлөгөөнийхөө дагуу яг хийгээд тэгэхгүй за дараа жил бэлдэж байгаа юм чи төхөөл болъё доо гэж суугаад ах юм бол ямар ч ашиггүй шүү дээ. Тийм байна. За танд маш их баярлалаа. Та манай дараагийн дугаарт ямар хүнийг оролцуулах хүсэлтэй байна? Санал болгох уу? За надтай хамт Fulbright-ээр сурж исэн Баян мөнх гэж залуу байгаа. Геологийн чиглэлээр сурдаг. Ажилдаг мэргэжлийн геологч. Тэр залууг л анх Fulbright-д тэнцээд бид нар уулзаж байхад тэр залуугийн яриа үзэл бодол их таалагдчихсан. Тэгээд айгүй мундаг. Ойлгоос дотроо бас нэг Pioneering Peach гэдэг төсөл зарлалтай. Өндөр санхүүтэй. Тэгээ тэр одоо төсөлд өөрөө төсөл бичээд авч ийсэн айгүй мундаг залуу. Тэр залууг л оролцоос гэж хэлсэн. За бид нэр холбоо барьж подкасттай урьж оролцуулъя. За манай өнөөдрийн дугаар цаг гаргаж хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Сонсогчдынхаа өмнөөс цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Манай өнөөдрийн зочноор Америкийн нэгдсэн улсын засгийн газрын Fulbright-ийн тэтгэлгээр тус улсад экологийн чиглэлээр сурч боловсрол эзэмшсэн Лагов Сүрэнгийн мегмарж оролцлоо. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт их дэд сургалт хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.